Өнөөдөртөө ингээд влог хийгээд энэ газар явж ирсэн гэсэн үг шүү дээ. Detox. Өнөөдөртөө ингээд влог хийгээд энэ газар явж ирсэн гэсэн үг шүү дээ. 이번 정류소는 다산역 자연은 푸르지오입니다. 다음 정류소는 유승 한내들 이편한 세상 자해입니다. 아직 어떠겠어? 울써 유튜브를 찍어야겠어. 나 지금 슈림프 그랬어 먹었어. 슈림프 한 잡았어. شعري وسامر بتجاه دايما عرض اكتر رجعت لي مصر энд ирээд жоохон юмнууд үзэж агаад хаал идчихэд одоо буцах гэж байна уу? Амар их хүнтэй бичлэг хийх ямарч боломжлох. Энэ аутлетийн хувцснууд бүгд амар хямдхан. Би энийг 25,000 моноор авсан. Adidas. Өнөөдөр бол амар хүнтэй байна уу? Бүр бүх газар очрлуулж оруулаад. Одоо чадвал амжуулал Living орж skincare бүтээгдэхүүнүүд аваад тэгээд гэрт байна. Чи ямар гой байшин уу дээ. За тэгээд тэндээ Starbucks-тэй юм байна. Dry to normal sensitive skin care болж байгаа сте. 48 dryness одоо болохоор хичээл заана, нэг хичээл заах хэрэгтэй. Тэг хичээлээ заахаас өмнө та хэдэд яг юу Living-оос орж авах уу гэдгийг харуулъя. Яг үндсэн skin care юмнууд гэхээсээ илүү жижиг сажиг юмнууд маань аяг дууссан байсан. Тэгээд ямар ч байсан аль болох чадхаараа юмнуудаа авлаа. За хамгийн ихнийх нь болохоор ийм all-in тэгээд яг Living 2024 оны нэг Living Awards гэдэг болдсон шүү дээ. Тэр Awards-аас болохоор 2 дугаар байнд орсон гэдэг. Тэгээд энэ цайршуулсан хэсгийг нар та
бүр ингэж хариулсан байна. Яг энэ арай өөр нэгийг нь авч үзсэн. Тэгсэн чи тэр болохоор бүр юм хит хийм бодис самтагдаад байгаа юм шиг бүр ингээд урал нэрийн тойрон амар жоохон өвдөд байсан. Тэгээд энэгээр сольж үзэх гэж байна. За дараах нь болохоор пад байна. Төмөстэй илүү тэр чинь. Луунтай илүү карат. Луунтай пад хэрэглэдэг. Тэгсэн чинь тэр өрөөсөө хямдрааг байна. Бүр 32,000 вон гинэ. Тэгэхээр чинь Монгол мөнгөөр амар өнтэй болчихно шүү дээ. Тэгээд тэдний бас нэг адилхан дуу төрлийн юм шиг байна. Skin Food-ийн ийм пад авцсан. Энэ болохоор хямдраад 17,000 вон болцсон байсан. Энэ дараагийнх тухны үрчлээний тухандаа шууд наагаад унтчихна. Тэгэх юм бол дух үрчлээ суухаас ерөнхийдөө сэргийлэн эсвэл ямар нэгэн үрчлээ суудсан байгаа бол тэр нь гайгүй болох юм шиг байлаа. Иймэрхүү наалтуу солонгосын хуугаас айгүй сайн баян хэрэглэдэг ер нь зүгээр санагдсан. Энэ болохоор дахиад нэг, энэ болохоор хүзүүнийг. Хүзүүндээ 9 цент ямар нэг юм төрчихөө шууд дээрээс нь тавиад тэгээд 30 минут байлгаж байгаа. 30-аас 1 цаг байлгаж аваад авдаг. Энийг би яг өмнө нь яг нэг бүтний хэрэглэж үзсэн. Нилээн таалагдаад дахиж авсан байна. Дараах нь болохоор moisturizer крем байна. Энэ ч бас өөрөө яг 2024 оны Olivia Award-ийн 1-р байранд орсон чийшүүлэх тос гэх юм уу. Тэгэд энэ бүтэц болон ерөөхдөө улаалт багсаж байгаа яг над шиг юм эмзэг арьстай улаалт ихтэй хүмүүст бол ерөөхдөө нэлээд дайггүй юм байлээ. Тэгээд энэ миний авч хэрэглэж байгаа 3 дахь эсвэл өмнө жилийн 9 сараас хойш ер нь бол барыг дандаа хэрэглэж байна нэг. Дараах нь болохоор body lotion байгаа. Энэ угаасаа TikTok гэдэг дээр амар алчтай байдаг шүү дээ. Тэгээд ерөөс өмнө нь хэрэглэж үзэж байгаагүй энэ удаад туршиж үзэх гээд авсан байна. Яа тэгэхээр энэ Buono ч гэсэн аяг үнэтэй байдаг болохоор нэг яахтар авч үзье гэж бодож байгаагүй юм. За хамгийн сүүлийн нь болохоор бас Olivia-гийн номер 1 Scrub-тай Washi гэж бичсэн байна. Body cleanser. Амар гоё нэртэй. Тэгээд Scrub-тай болохоор би ерөөхдөө бол нэлээд зөвлөн болохоор юм байлээ. За нэг иймэрхүү юмнууд л худалдаж авлаа. Сүүлийнх нь болохоор зүгээр л тэгээд нэр магадгүй та нар сонирхох байх гэж бодоод үнийг нь харуулъя. Саяны бүх юмнууд нийлээд болохоор 105,300 вон асан байна. Чи Монгол мөнгөөр чинь 250 орчим л юм байна л да. За маргааш зүгээр гэртээ сайн хөнжөөд гэртээ хоол иж идээд гэрээсээ гарахгүй болно доо. Энэ болохоор хүзүүн дээр наадаг маск маань. Тэгээ хүзүү ерөөдөө нэг хүрчлээ суучих юм бол дараа нь арилахад явах хэцүү юм шиг үлээ. Тэгээд хичээж байгаа. Энийг нь аваад наалддаг талаар нь хүзүүн дээр ямар нэг эссенц юмаа тавьцсныхаа дараагаар ингэж төгс.
жирмэг харуултаа. Яг надаа Та нарын блогонд оруулнаа. За ингээд YouTube дээр дебют хийлээ. одоо яг найзуудаараа number of trip баг маркетингсээ. За эндээс эхлээд хэдүүлээ жоохон юм ярьцгаая. Ямар ч байсан өнгөрсөн 7 хоногт уг нь л энэ дүрснүүдэд биччихээд юусоо оруулчихдаггүй явж байгаад одоо яг оруулах гэж байна. Тэгээд төгсгөлийн хэсэг дээр энэ 7 хоногт ер нь юу болов гоё та хэд сонирхолтой байж магадгүй гэсэн юмнуудыг хуваалцахаар шийдлээ. За өнгөрсөн 7 хоногт бол 2 сарын эхний 7 хоног байсан. Тэгээд та хэд мэдэх бах 1 сард бол би ерөөсөө огт хичээл хийгээгүй байж агаад 2 сарын 1-ээс угаасаа хийнэ гэж бодож агаад эхний 1 2 3 хоног болохоор яг дипломны сэдвтэй холбоотой хичээлүүдээ хийж агаад тэгээд манайх нөгөө нунжаашиг шимби буюу диплом бичдээ заавал их авах хэвээр. Тэр их авахын тулд бид нэр эхлээд шалгалт өгөх хэвээр. Тэгээд тэр шалгалтанд докторын маань 4 ах эгч нар. Тэгээд мастерын маань бас ангийнхан маань хэдүүл нэг хориулаа нээлж агаад бэлдэж эхэлж байгаа. Тэгээд энэ аягүй сонирхолтой гоё систем юм шиг санагдсан. Ерөнхийдөө солонгос сургуулиудад яг юм study гэдэг зүйл болдог, бас workshop гэдэг зүйл болдог. Би бол энийг тэгтээ өмнө нь Монгол сурдаг байсан учраас ер нь л ийм болдог гэж огт мэдж байгаагүй л дээ. Study нь болохоор яадаг вэ гэхээр жишээлх юм бол өмнөх семестрт манайх research paper-уудыг ингээд review хийдэг study явсан байхгүй юу? Тэр нь болохоор 7 хоногт нэг сэдв аваад тэр research paper-ийн талаар ерөнхийдөө бол өөрсдөө яриад бусдтай одоо хуваалцах байдлаар ажилтдаг юм study group study гэж хэлж болно. Тэгвэл энэ удаад болохоор бид нараас нунжаашир нумун study хийж байгаа гэсэн үг. Тэгээд бид нарын тогтсон цагийн хуваар маань болохоор 4 дахь өдөр болгонгоор 7 цагаас 4 цаг нэг 4 цаг үргэлжлэн зүүмээр 4 цаг гэж 11 цаг хүртэл яг 4 цаг тасралтгүй хийн. Голд нь помодороор хийдэг болохоор 50 минут тэгээд 10 минут амрах юм. Ерөнхийдөө манай сургууль дандаа хөтөлбөрөөр дандаа ингэж явд юм билээ. Явдаг. Тэгээд ингэж хийхээр босон. Тэгээд Монголд юу нэг юм study эсвэл манай техник лав байгаагүй. Яг нь бөөнөр нийлжил хийдэг байсан ч гэсэн ингэж амар ирч хүчтэй лаг план гаргаж авах хичээл хийжсэн тохиолдол огт байхгүй. Тэгээ би энэ яг study гэдэг юмыг энэ удаад өөрийнхөө заадаг хичээлүүд дээр буюу топик 3 4 анги дээрээ 5 6 анги дээрээ хэрэгжүүлэхээ шийдсэн. Тэгээд одоо яг манай хөөрхөн хэдүүд орж ирж сурж байгаа хүмүүс маань магадгүй амар ачаалттай болж магадгүй. Багшаа уучлаарай. Гэхдээ хэдүүлээ амар хөвгөлтэй гоё сурах болно. За нэг тиймэрхүү юм болсон. Тэгээд тэрэндээ бэлдээд аягүй их цагуудыг хичээл хийж өнгөрүүллээ. Хэд ном, research paper-ууд бүгдээр ингэ товчилдог. Нэрээ бас солонгос мастер сурахаар ирж байгаа бол товчлох чадвар аягүй сайн байх хэрэгтэй. Бүхэл бүтэн нэг судалгааны ажлыг товчлоод нэг нүр болгодог гэдэг ч юм ийм одоо чагаа гэж ярьдэн шүү дээ. Иймэрхүү зүйлүүдийг аягүй хийдэг учраас энэ чадвар нь бас байх хэрэгтэй баг. Нэг тиймэрхүү өнгөрсөн 7 хоног маань л тиймэрхүү л байлаа. Тэгээд шинээр гэх юм бол 2 сарын сүүлээр яг семестр эхлэх үед аяллаар явахаар төлөвлөсөн. Тэгээд аялалтай холбогдолтой юм аваад амар завгүй бахан купанаас бахан онлайн шопинг хийгээд нэг юм төлөвлөмнүүд боллоо. Тэгээд бас та хэдэд энэ 7 хоногт авсан зүйлүүд дундаас хамгийн дажгүй гоё suggest тиймэр байгаа. Санал болгомоор байгаа зүйлүүдээ бас танилцуулъя гэж бодоод байгаа. Ерөнхийдөө цаашдаа орох introvert diaries-уудаараа ч гэсэн энэ хэсгийг оруулъя гэж бодож байна. За эхнийх нь шүү дээ. Ийм хайрцагтай ирсэн. Би тэр хайрцаг дотор нь мейкап багснуудаа хийсэн байгаа юм. Энэ болохоор Hera-гийн cushion ахгүй юу? Магадгүй та нар мэдгүй хаа Jenny ингээд амар рекламад өгдөг. Би тэгээд энийг авъя гэж бараг яг үнэхээр 2 сар бодсон. Ер нь бол 70 60 мянган won. Won-оор бодсон ч үнэтэй, төгрөгөөр бодвол бүр үнэтэй болоод сахгүй. Тэгээд яг ийм өдөржингөө 24 цаг яг барьдаг. Тэгээд ийм үрчлээ уусагдаггүй гэдгсэн болохоор хэрэглэж үзгээд авсан чинь үнэхээр гоё. Тэр cushion авъя гэж бодож байгаа. Эний нэрээ жигнэсээ аваарай. Бүр үнэхээр гоё юм байлээ. Тэгэхээр Монголд яг хаана зарагдгийг мэддэггүй байна. Гэхдээ Hera-гийн хулхын амирх байдаг шиг манайхаа. Тэгэхээр яг оргийг нь авбал гоё. Энэ бол миний хамгийн онцлог худалдаа авалтуудын нэг байсан. За дараагийнх нь болохоор би ийм витамин авсан. Сүүлд яг уг нь л ингээд амралт хийснээс хойш яг нойр маань болоод айгу өглөө болоо 9 мэс гисэрдэг болцсон байсан чи сүүлийн 7 хоног бүр байхгүй. Дандаа 11 12 1 гэж сэрсэн. Тэгээд нойроо төслөх бол одоо энэ семестр эхлэх гэж юм. Тэгээд орой унтахад ер нь л туслалцаа үзүүлэх витамин авсан. Энэ миний бас хамгийн дайггүй худалдаа авалтад нэг байлаа. За хамгийн сүүлийнх нь болохоор кейс авсан. Ably гэдэг одоо онлайн шопинг хийх боломжтой платформоос дахиалж авсан. Тэгээд энэ болохоор амар хямдхан заяа. Бүр ээжигнээсээ
Би уг нь Casetify эдрийн кейс авъя гэж бодсон боловч амар үнэтэй. Тэгээд уцаас олж чамаал дараа нь 300 400 мянган төгрөний тэр кейсийг чинь яах юм бэ тийм үстэй аюу хэцүү. Тэгээд ямар ч байсан эндээс Able-гээс кейс авсан. Тэгээд энд MM гэдэг нэг юм газар байд юм байлээ. Кейснүүд нь бүр амар хөөрхөн. Энэ ингээд артлынхаа энэ чи өгдөг лээ. Ямар ч зэг наадаг холтер илүү холтертай хэсэгтэйгээ тэгээд кейс нь ингээд хамтдаа ирсэн. Тэгснэ 13 мянга юм байсан. Тэгээд энэ бол миний өнгөрсөн 7 хоногийн сонин сайхан бас шопинг өөрөөс аялалтай холбогдолтой ерөнхийдөө нэлээд их юмнууд авсан. Гэхдээ тэрийг би аяллаа цүнхээ яаж пакэж хийсэн бэ тэр бичлэгэнд оруулъя гэж бодож байгаа. Тэгэхээр stay tuned guys. За нэг иймэрхүү өнгөрсөн 7 хоног маань иймэрхүү байлаа. Тэгээд цаашдаа ерөнхийдөө 2-7 хоногт нэг удаа Introvert Diaries маань орно гэж би төлөвлөсөн байгаа. Тэгээд одоогоор бол миний амьдралын хайтар сонь заахан зүйл байхгүй. Ерөнхийдөө гэртээ хичээлээ хийгээд ажиллаа хийгээд явж байгаа. Тэгтээ удахгүй семестр эхлэхээр магадгүй Introvert Diaries маань ч гэсэн илүү сонирхолтой байх ах гэж бодож байна. За нэг иймэрхүү. Тэгээд энэ бичлэгийн дараа сүүлийн сургууль сурдаг манай ангийн Солонгос найз эгчтэйгээ хийсэн бичлэг маань удахгүй ор хоолно. Тэгээд Солонгосыг сурж байгаа ч юм уу тийм хүмүүст нэлээд хэрэгтэй. Би яг өөрөө эдэтлэгтэй үзсэн чи аягүй сонирхолтой байсан. Тэгэхээр тэрийг манаас үзэхэд бол subscribe хийгээрэй гэж хүсье. За ингээд энэ удаагийн маань Introvert Diaries-ийн маань 1-р дугаартай хамт байсан баярлалаа. Эргээд бүгдээрээ дараагийнхаа Introvert Diaries-д оролцгаая.